Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол Movement that inspires. Майами хотод тавтан морилно. Би энэ хоттой танилцах хэрэггүй. Энэ хот миний төрөлх нутаг. Гэхдээ танд ч бас танилцуулах хэрэггүй байх. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд Майами дэлхийн хөл бөмбөгийн хүчирхэг олон төвийн нэг болсон. Дэлхийн хөл бөмбөгийн хамгийн нэртэй тоглогчид энэ хотыг орон гэрээ болгож байна. Хөл бөмбөгийн хорхойтнуудын хувьд энэ хот үзэж харах зүйлээр дүүрэн. Бид 2026 оны FIFA дэлхийн аваргын 16 хотын аяллаа үргэлжлүүлж байгаа үлээ. Энэ бол хот бүрийн бүр нэгтгэх цуврал. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobihome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд. Тэгэхээр юуны өмнө би танд хотынхоо тухай баг зэрэг ярьж өгье. Манай хотод хөл бөмбөг өргөн дэлгэрч байгаа. Энэ тэр Майами багийн төрөлх нутаг. Энд хөл бөмбөгийн талбарт дэлхийн хэмжээний тоглогчид хүсэл тэмүүлэлтэд хүрэхээр хүрэлцэн ирдэг. Энд далайн элсэн эрэг дүүрэн үзэгчдэд цэнгэлдэх тоглолтын өдрийн эрч хүч цогцолдог. 2026 оны 6 дугаар сарын 15-нд Майами анх удаа FIFA дэлхийн аваргын тоглолтыг хүлээн авснаар эрчимтэй хөгжиж буй хөл бөмбөгийн аяны цоошин хуудсыг нээх юм. Тэгвэл энэ хот яагаад хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдэд төгс газар болохыг хамтдаа олж мэдцгээе. Энд бүх хүн Интер Майамигийн Brian LaFortune-ыг андахгүй. Тэрээр нийт сүлжээндээ Brian LaFortune 32 гэсэн хаягтай. Brian өнөө үед хүмүүр Интер Майами багийг мэднэ. Бас Beckham Messi байна. Тэгвэл хүмүүс нутгийн багийн тухайд юу мэддэггүй вэ? Хамгийн гол нь шүтэн бишрэгчид болон хөгжөөн дэмжигчид тоглолт болох өдөр бүгд итгэл дүүрэн тоглон хүлээж цэнгэлтгийг ёстой л нэг дөргөөдөг. Үнэхээр гайхалтай шүү. Тэгвэл тоглолтын өдрийг надад өршлөөд өгөөч. Чи хүрээдэрлээ яг ямар байдаг вэ? Бүгд Месси гэж бичсэн ягаан өмсгөлтэй хөгжөөн дэмжих нь далайн давлгаа шиг. Хүмүүр 10 дугаартай хаа сайгүй 10. Тэрний дараа бүгд суудалдаа суугаад гайхалтай тоглолт үзэхэд бэлэн болно. Тэгээд бүгд La Familia гэдэг чатаа харна. Өчир нь зүгээр нэг групп биш, багийн дэмжигчдийн групп. Гэр бүл гэсэн утгатай. Уур амьсгал, нэгдэл. Майами бол бүхэлдээ спортын хот. Зөвхөн Интер Майами биш, өөр спортын багч байдаг штэ. Тийм ээ, зарим хүмүүс биднийг бейсболын Miami Marlins, Америк хөл бөмбөгийн Miami Dolphins, саксон бөмбөгийн Miami Heat багтай өрсөлдөж байна гэдэг. Тэд атлетийн байр сууриа эзэлчихсэн. Улам бүр мэрэгсэж байгаа нь гарцаагүй л дээ. Нэг л удаа тоглох өдөр нь очиод үзэхэд хангалттай. Цэнгэлтгэд хөл тавьсан л бол хүнтэй ярина гэж бараг байхгүй. Тасралтгүй 90 минут уугаална шүү дээ. Интер Майами багийнхаа тоглолтыг Майамита үзэхэд We see Miami гэж нүргэлдэг. Энэ ч La Familia-гийн утга учир. Намайг Хорхе Мас гэдэг. Би Интер Майами багийн эзэн. Би Майами төрсөн. Миний эцэг эх Кубээс эрхчлөө эрэл хийлэн энд ирсэн. Манай баг бол өнөөгийн Майамигийн бэлэгдэл болсон соёлын нэгдлийн жинхэнэ илэрхийлэл юм. Манай багийн өмсгөл дээр мөрөөдөх эрхчлөө гэсэн үгс бий. Энэ бол Майамигийн мөн чанар гэж боддог. Энэ гайхалтай хот, эрч хүчтэй хот. Далай, булан тохой, нар шарлагын газартай. Гэхдээ хамгийн гол нь эрхчлөө тэрэг дээр туяардаг хот. Майамид хоёр хэлээр ярьдаг. Хүн амын бараг 60% нь испанигаар л тай. Үнэхээр олон үндэсний хот. Би хотоор маш их бахархдаг. Миний бодлоор Майами хот Америкийн нэгдсэн улсын амин зүрх.
Намайг Кристофер Моромарко гэдэг. Би YCT 1896-г хамтран байгуулагдсан. Энэ нь Интер Майами багийн албан ёсны дэмжигчдийн групп. Бид энэ бүлгийг Майами хотод мөн өмнөд Флоридын хөл бөмбөгийн хөгжөөнд дэмжигчдтэй аль нэгэн ач холбогдолтой зүйл бий болгох зорилгоор байгуулсан юм. YCT-г өрмөц болгодог зүйл бол биднийг хүрдүүлж буй олон үндэстэн, олон соёлын нэгдэл юм. Бидний зорилго бол хөл бөмбөг болон түүний соёлыг Латин Америк маягаар тэмдэглэн өнгөрүүлэхэд оршдог юм. Цэнгэлдэхэд цугласан олонний үйл хөдлөл тэр бүхэн Майамигийн дүр төрхийг тосгосон байдаг. Хоол, хөгжим, өнгөйс. Энэ бол хөл бөмбөгийн мөн чанар. Тоглолт бүр баяр цэнгэл байдаг. Хөгжөөн дэмжигчид болон гэр бүлийн баяр багтал. Хүмүүс хамтдаа дуулж, бөмбөр цохиж, утаа тавьж, туг далбаа намруулан баярлдаг. Энэ бүгд миний богино хугацаанд бүтээсэн гайхамшиг соёлын илрэл юм шүү дээ. Бороо орж салхисан ч баг маань муу тоглосон ч хамаагүй. Бид хийх ёстойгоо үргэлжлүүлсээр л байх болно. Энэ бол бидний итгэл үнэмшил. Месси гэрээ хийж Америкийн нэгдсэн улсад нэгдсэн мөч бол хөл бөмбөгийн спортын хувьд түүхэн эргэлт байсан. Тэр энэхүү спортыг оронгоор нь эргүүлсэн. Эргэлзэх зүйл байхгүй. Тэр Америкийн хамгийн алдартай ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн спортын од болоод байна. Бид өөрсдийнхөө хүүхдүүдийнхээ ирээдүйг бүтээж байна. Хүүхдүүд маань бидний эцэг их ямар нэгэн онцгой зүйлийн нэг хэсэг байсан гэж бахархах тэр мэдрэмжийг төрүүлэхийн тулд юм шүү дээ. Би энийг зүгээр нэг хэлээгүй юм шүү. Миний бодлоор Майами бол Америкийн нэгдсэн улсын хөл бөмбөгийн үнэхээр л төвцөг юм. Би, миний түнш Дэвид Бекхэм, дүү Хосе бид гурийн хувьд энэ бүхэн үргэлж алсын хараа мөрөөдөл байсаар ирсэн. Ирээдүйд хэн нэгэн Америкийн хөл бөмбөгийг дурсахдаа Интер Майамиг боддог байгаасаа гэж хүсдэг. Би Майамиг цөөн үгээр илэрхийлэх юм бол бахархлын мэдрэмж, завгүй амьдралаас түр холдох орон зай. Бас төмний хүсэл олонний сэтгэл нэг дор нэгддэг газар гэж хэлэх болно. Дэлхийн аваргын 7 тоглолт энд болно. Манай хот хөл бөмбөгийг хэрэг хайрладаг, хэрхэн дэмждгийг харуулах гайхамшигт нотолгоо болно. Дэлхийн өнцөг болон бүрээс ирэх хөгжөөн дэмжигчид манай хотыг үзэж мэдрэх гэж байна. Өмнөд болон Төв Америк дэлхийн олон орноос ирэх хүмүүс Майамиг орон гэрээ гэж бодох болно. Энэ том тэмцээн Майамигийн өнөөгийн байр суурь ирээдүйн чиглэлийг харуулна. Дэлхийд нээлттэй олон соёлын нийслэл болох замдаа явж буй хот. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн бүр шинэ үеийнхэнд ихэд нөлөөлдөг. Тэмцээн болгон хүүхдүүдийг хөл бөмбөгт дурлуулах хүчтэй үйл явдал байдаг. Хинч гисэн улс орон хотын соёл өнгө төрхөөрөө хамгийн их бахархдаг мөч. Тэгэхээр энэ удаагийн дэлхийн цомын тэмцээн Америкийн нэгдсэн улсад хөл бөмбөгийн түүхэнд шинэ бүлгийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн тоглолтууд гэлдэхгүй. Түүнээс гадна багуудын бүтээх түүх бүр ялангуяа Майами дүрнэх бүх зүйл дэлхийн аваргын гайхамшигтай үзүүлбэр болно. Брайан, бид одоо жижиг Хайтид ирээд байна. Энэ газар Майамид ямар байр суурь эзэлдэг вэ? Хайтигийн хүн ам Майамигийн амьдралын салшгүй томоохон хэсэг. Энд олон хүн хөл бөмбөг тоглодог. Гэхдээ Хайти урд нь дэлхийн аваргад онцгой амжилт гаргаж байгаагүй ч хөл бөмбөг бол энтхийн ард түмний амьдралын нэг хэсэг. Энэ бол зүгээр нэг спорт биш. Хүн хүнтэйгээ холбогддог арга зам байгаа юм. Чи тэрнийг амьдралдаа хэрхэн мэдэрч байсан бэ? Би бүх хайтичүүдийн өмнөөс ярихгүй. Гэхдээ энтхийн хайти гаралтай хүмүүс бүгд л Америкийн иргэд шүү дээ. Би энэ л газар өсөж багаасаа хөл бөмбөг тоглосоор үдий хүрсэн. Янз бүрийн үндэстэн, соёл, гарал үүсэл, амьдралын хэв маягтай хүмүүстэй танилцсан л та. Гэхдээ ямар ч хайтийн хүнтэй уулзах бүрт бид хоорондоо төвөггүйхэн харилцдаг. Тэгээд камая гэж мэдлдэг. Тэр нь манайхаар сайн үг гэсэн үг. Тэгээд бид хамт хөл бөмбөг тоглож хөгжилдөг юм. Хайтичүүдийн амьдралын хэм маяг бидний мэдэхгүй зүйлийн талаар ярьж өгөөч. За тэгээ яг одоо жижиг Хайтид байгаа болохоор гэртээ ирсэн юм шиг санагдаж байна. Хайтичүүдийн хамгийн том үнд зүйл бол бие биенээ дэмжих. Хайти хүн эсхээс үл хамааран хүнээр хүндлүүлмээр байвал бусдыг ялгаагүй хүндэл гэдэг зарчмаар амьдардаг. Тийм сэтгэл бас хандлага энд болж буй тэмцээн тоглолт бүр дээр тусгалаа болдог. Тэгэхээр бид бие биенээ дэмжиж хамтдаа баярлан хөгжилтөд бүх утга учир оршиж байгаа юм. Азийн агрын төлбөр тооцооны сүлжээ UnionPay. Та UnionPay карт ашиглан дэлхийн 183 улсад гүйлгээ хийхээс гадна олон улсын төлбөр тооцоо, онлайн захиалга, цахим худалдааг төвөггүй хийх боломжтой. Мөн та бүгд найрамдах хятад ард улс болон Азийн бусад орнуудад тогтмол зарлагддаг кэшбэк,
Худалдаа үйлчлэгээний байгууллагуудын хөнгөлөлт урамшуулалт хамрагдаж Union Pay картын үн цэнийг мэдрээрэй. Union Pay, your way. Social Pay. Урьдчилсан болон холсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Урьдчилсан болон холсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Жижиг Хайти бол Майамид Хайти үндэстнүүд анх суурьсан олон газрын нэг. Энэ газар соёлын маш баялаг өвтэй. Хайтичууд энэ дүүргийг өөрсдөө бүтээсэн. Жижиг Хайти үүснээс хойш 11 жил өнгөрчээ. Намайг Пэт Сент Анжело гэдэг. Би жижиг Хайти багийн үүсгэн байгуулагчдын нэг. Хайтичуудын хувьд хүүхэд багчууд бас эцэг эхүүд нь хөл бөмбөгт их дуртай. Яг одоо манай клубт 200 охид өвгүүд хичээлдэг. Нийт 6 өөр наснд өрсөлдөг багтай. Бидний зорилго бол тэднийг жилийн турш хөл бөмбөгөөр хичээллүүлэх. Тэдэнд заавал гарвал хөл бөмбөгөөр амьсгалуулахыг л хичээдэг те. Тэгснэр дими сэлгүүцэлгүй хэрэг төвөгт орохоос сэргийлдэг. Хайтичууд хөдөлмөрч, боловсролыг эрхмэлдэг ард түмэн. Жижиг Хайти хөл бөмбөгийн клуб бол хүүхдүүдийг сургуульд тогтвортой байлгах нэг хэрэгсэл юм. Нэгэн сургуультай болсон бол төгсөөд их сургууль элсэх боломж нэгдэнэ. Тэгэхээр амьдралынх нь чиг хандлага өөрчлөгдөж таарна. Энэ хөтөлбөр яг тэр өөрчлөлтийг авчирч чадсан. Би Хайтигаас гараад Америк нэгдсэн улсад ирсэн. Жижиг Хайти багийн тухай сонссон. Би багийн гишүүн болохыг хүссэн. Одоо багт ороод тоглоход сайхан байна. Би Хайтигийн үндэсний шигшээ багт тоглодог байсан. Тэгээд жижиг Хайти багт тоглох сонирхолтой байгаа. Өнөөдөр ч гэсэн энд Хайти улсаа төлөөлж байгаа гэж бодож байна. Миний хувьд жижиг Хайти бол хэнийгч сурч ахихад тусалдаг учраас хамгийн сайхан газар. Тэгэхээр чи залуу бас мөрөөдөлтэй бол жижиг Хайтигийн орчинд орохыг хүсэх нь дамжиггүй. Би энэ багт 4 дахь улирлаа тоглож байгаа. Бид эгчдүү хоршгол байдаг. Энэ бол онцгой газар, тийм шүү. Энэ клубд дэлхийн олон орны иргэд хөл бөмбөгийн мөрөөдлөөр холбогдож байна. Энэ бол Майамигийн амин сүнс. Манай хөтөлбөр үн төлбөргүй. Эцэг эх нь өмсгөлийн үнийг төлдөггүй, аялан тоглох зардлыг төлдөггүй. Шүүгч дасгалжуулагчийн төлбөрийг ч төлдөггүй. Бүгд анхааралтай, дайчин байх хэрэгтэй. Энэ бол онцгой зүйл. Өнөөдөр ч гэсэн Флорида мужид бүх хүүхдэд нээлттэй цорын ганц үн төлбөргүй хөл бөмбөгийн хөтөлбөрийн нэг юм. Магадгүй Америк нэгдсэн улсад хамгийн цөөхөн хэдийн нэг л баг. 2 1 жижиг Хайти. Тиймээс бид энэ хөтөлбөрөөр маш их бахархдаг. Учир нь бид үнэхээр бодит зүйл хийж байна. Эдгээр хүүхдэд амьдралд нь боломж олгоё л да. Ноён Пэт бол
бидэнд аавас минь өөрцгөө байдгаа. Бидэнд ямар ч үед аль ч нөхцөл байдалд тусалдаг. Тэр их сайн хүн. Дандаа бидэнд зөвлөж, чиглүүлж байдгийг. Үргэлж бидний сонирхлыг татаж, хичээл номын тухай ярилцдаг. Америк нэгдсэн улсад байхдаа диплом авах арга замыг судлахад дэм болдог. Бас тав тухтай байлгахаас гадна бидэнд их сайн ханддаг. Тийм ээ. Тэр их сайн хүн. Алив хөдлөөд өгөөч. Алив. Өнгөрсөн жил манай эмэгтэй багийн хаалгач Хайти үндэсний шигшээ баг цонгогдож дэлхийн аваргад тоглосон юм. Тэрний амжилтаас охид хөвгүүд итгэл үнэмшил авсан. Тэд өөртөө би ч бас тэгж чадна гэж боддог болсон. Америкт дэлхийн аваргыг хүлээн авснаас хойш их хугацаа өнгөрчээ. Одоо дэлхийн цомын тэмцээн энд болох гэж байгаа нь бидэнд гайхамшигтай боломжийг олгож байгаа юм. Урд нь зөвхөн зурагтаар үздэг байсан болохоор тэр. Одоо бид Венисиус шиг хөвөл бөмбөгчдийг харах болно. Тэдний тоглолтыг цэнгэлтэхэд шимтэн үзнэ гэдэг гайхамшигтай ад завшаан. Брайан, энэ хотын хөл бөмбөгийн соёл гэж юу вэ? Хөл бөмбөг бол ертөнцийн нийтлэг хэл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ бол би Майамигийн гудамжаар алхаад хүн бүртээ ойлголцдог цорын ганц спорт гэж хэлж болно. Хэн ч байсан бөмбөг өшгөлж хамт тоглож тэмцээнд оролцмоор санагддаг. Бид заавал нэг хэлээр ярьдаг байх албагүй. Тэгэхээр хөл бөмбөг биднийг холбодог. Энэ ч л Майамигийн хичнээн гайхамшигтайг илтгэж байна. Хөл бөмбөг бол нийтлэг хэл. Майами ч тийм хэлтэй. Лионел Месси ирснээр хотод юу өөрчлөгдсөн бэ? Хүн бүр Мессиг энд ирэхээс өмнө ч маш сайн мэддэг байсан. Бүгд Мессиг хараад сэтгэл нь сэргдэг. Тэрнийг бодит амьдрал дээр энд өдөр бүр тоглож байгааг харах боломжтой болсон нь үнэхээр гайхалтай. Яагаад гэвэл тэр хүн бүрийн хайрыг татаж чадсан. Тэгэхээр Майами бол Мессид яг төгс тохирсон газар байх нэ? 100% шүү. Энд хүн бүр Мессигийн шүтэн бишрэгч 2022 онд дэлхийн аваргад төрүүлэхэд ялалт зөвхөн Аргентиных байгаагүй. Мессиг шүтдэг дэлхийн бүх хөл бөмбөгийн хөгжөөнд дамжигчдих байсан. Тиймээс би Майами бол Мессигийн хувьд төгс газар гэж боддог. Тэрний эрэлт бол энэ хотын хөл бөмбөгийн зүрхийг улам хүчтэй цохилуулах мөч болсон. Мессигийн байлдан дагуулал. Аргентин хөл бөмбөг Майами. Лионел Андрес Месси бол бүх цаг үеийн агуу их хөл бөмбөгч. Тэрээр энэ хотыг өөрчилж хүн бүрийн анхаарлыг Интер Майами баг энэ хот болон энэ улсад татаж чадсан. Намайг Дарио Даачц гэдэг. Би Аргентин гаралтайч 2013 онд Америк нэгдсэн улсад ирсэн л дээ. Би хүүхэд байхасаа л хөл бөмбөгт дуртай болсон. Би цэнгэлдэхэд очиж тоглолт үзэх гэж үргэлж үхэн хатдаг байлаа. Өнөөдөр хүртэл миний ажил хөл бөмбөгтэй салшгүй холбоотой. Би хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг, хөл бөмбөгийн талаар сурвалжилж, мэдээлэл хүргэж, заримдаа бүр тайлбар хийдэг. Хөл бөмбөг гэхээр хүн бүрийн толгойд нэг бөмбөг хоёр хаалгад талбайн цагаан шугам буудаг. Гэхдээ хэн ч өөр улс орноос ирсэн тоглогчдтой ойлголцож, уусч ажиллах хэрэгтэй болдог. Тэр дундаас л соёлын гайхалтай олон өнгө төрх төрдөг. Бид одоо Фламинго хүрээлэнд байна. Энд л Майами Бич хөл бөмбөгийн лиг болдог. Энэ бол өмнөд Флоридагийн хамгийн хуучны лигүүдийн нэг. Ocean Drive-аас ердөө 6 гудамжны зайтай. Тэмцээний төвшин маш өндөр, тоглогчдын дийлэнх нь Аргентинчууд. Майами бол газар зүйн хувьд өмнөд Америкт хамгийн ойрхон хот учраас латин гаралтай хүн хамгийн их байдаг. Тийм болохоор энд байгалийн жамаар хөл бөмбөгийн төв үүссэн гэж хэлж болно. Энэ бол Америкийн хөл бөмбөгөөр хамгийн их хөгжилсөн хот. Уур амьсгал нь үргэлжил тийм байсан. Майамид ирэхдээ тэр бүхэн мэдрэгдэнэ. Энэ бол хөл бөмбөгийн нийслэл. Зарим нь бүр өмнөд Америкийн хөл бөмбөгийн нийслэлч гэж нэрлэдэг. Хөл бөмбөг тэдгээр улс үндэстний хүн ардыг нэгтгэж байдаг. Харин Аргентинчуудын хувьд тэд хөл бөмбөгөөр амьсгалдаг. Түүнийг үгээр илэрхийлэгч аргагүй. Одоо туршлага насны ухаан шингэсэн төлөвшлийг өнцгөөс харуул Месси дэлхийдээ дүүргэх бэлэн болсон мэт санагдана. Их сайхан байна.
Бид одоо хотын домог болсон түүхэн болон болох Маналод байна. Энэ бол бүх Аргентинчууд цуглардаг газар. Энд үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг. Хүмүүс энд ирж уламжлалт Аргентин хоолоо идэж, соёлоороо бахархаж, сэтгэлээ сэргээдэг. Катарын дэлхийн аварга болсон тэр үед энэ газар бүр гიშгэх зайгүй дүүрэн байсан та. Мексикт цом өргөснөөс хойш 36 жилийн дараа ахин аваргаллаа. Агуу их үндэсний дээлдэшгүй баатрууд энэ байна. Хүмүүсээ дээвэр бүр дээр гарсан. Тэр хаваараа хүнээр дүүрч, бүгд үсэрч, баярлан хөөрч байсан. Тийм ээ, тэр өдөр үнэхээр мартагдашгүй байлаа. Домогт бахархмаар мөч. Үнэхээр онцгой зүйл байсан гэж би боддог. Бид 1978 онд дараа нь 1986 онд дэлхийн аварга болсон. Энэ бол нэгэн жарны түүхтэй хөл бөмбөгийн уламжлал, өв соёл юм. Бид Марадонаг харж өссөн. Тэр цомыг өргөж байх нь ч бид харж байлаа. Тэгээд одоо Лионел Месси тэр цомыг өргөлөө. Үнэхээр итгэмээргүй. Аргентинд асар том үйл явдал байсан. Бид тийм л уг чанартай хүмүүс. Бока урагшаа, Аргентин урагшаа гэж уухайлан хашгирдаг. Бидний сэтгэлийг тэгж л тодорхойлж болно. Энэ бол Аргентинчуудын соёл юм. Дэлхийн аварга Аргентин улс. Ингээд бодохоор энд Аргентинчууд олон байдаг газар ахин дэлхийн аварга болвол үнэхээр итгэхийн аргагүй үйл явдал болох нь гарцаагүй юм. Брайан чи намайг хаана аваад ирвэ? Одоо би даалгаврын хүрээлэнд байна. Бяцхан Хавана буюу Майамид суурьшсан кубчүүдийн хороолол байгаа. Энэ бяцхан Хаванагийн тухай ярьж өгөөч. Энд кубчүүд ихээр ирдэг. Учир нь энд нутагтаа ирсэн юм шиг санагддаг. Олон хүн гэр бүл найз нөхдөйгөө хамт ирдэг. Бас жуулчид, бусад улсын хүмүүс ч энд ирээд өөр соёлыг мэдэрч үзэх дуртай. За кубчүүд тийм байдаг бахан. Майами гэхээр латин эсвэл испани гаралтай хүмүүс л санаанд ордог. Зөв л дөө. Майамиг Латин Америкийн нийслэл гэдгээр нь мэддэг. Энд Куба, Венесуэл, Аргентин, Доминикан хүмүүсгээд олон үндэстэн бий. Хаашаа ч явсан ядаж нэг удаач болов испани хэл сонсохгүй байх аргагүй. Энд удаан амьдрвэл өөрөө ч баг зэрэг испанаар ярьж сурдаг. Тэгвэл чи испанаар ярьж чадах уу? Ус цас бичгэлээ хөл бөмбөг тоглодог болохоор бөмбөгөө дамжуул баруун зүүн гэх мэт үгсийг мэднэ шүү. Одоо бид энд ирчихсэн байгаа болохоор Майамигийн соёлыг илүү мэдрэхийн тулд юу хийх нь зүгээр вэ? Эндхийн соёл үнэхээр сайхан. Гудамжаар алхахад ихэвчлэн сайн хөгжим сонсох болно. Маш олон төрлийн хоол амталж болно. Эмпинада аль эсвэл алдарт Кубын хачиртай талах. Тэгвэл Куб хачиртай талах амтлах уу? Би бол бэлэн байна. Тэгвэл явъя. Сайн уу өдрөө минь? Энэ шүү дээ. Харин Тийм ээ. Дэлхийн 183 улсыг нэгтгэсэн Азийн хамгийн том төлбөр тооцооны систем Union Pay. Эрхэндээ олон улсын төлбөр тооцоо, онлайн захиалга, цахим худалдаа хийх бүртээ Union Pay картаа ашиглаарай. Union Pay, your way. Social Pay. Урьдчилсан болон холсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9,000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay.
Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. This is where your bold spirit meets greater capability and joins true practicality. At the gateway to the unknown. Dive into a new dimension. Keep Tasman. Kia, movement that inspires. Social Pay. Намайг Хенри Родригес гэдэг. Би өсчин. Одоогоор өсчин болоод бараг 19 жил болж байна. Энэ хугацаанд би аялж суралцаж өсчин байхын олон даваа талыг мэдэрсээр ирсэн. Би уран чадвараа хөгжүүлэх олон сайхан боломжуудтай байсан. Миний ээж Бразил, харин миний аав Доминикан. Би Майамид олон жил амьдарч байгаа. Жинхэнэ Майамиг хүү гэж хэлж болно. Майамигийн соёлын хамгийн том нэг онцлог бол олон өнгө, олон янз байдал. Гэхдээ Майами бас урлагийн мэдрэмжтэй хот шүү. Өнгө бодог их хосолсон хот. Хаасаагүй ханийн зурагтай, граффиттэй. Надад тэр бүхэн маш их нөлөөлдөг. Одоо бид миний бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжийг бадраадаг уран бүтээлийн орон зай болох Happy Blend-с өсчин рүү явж байна. Хенри, сайн уу? Сайн юу байна? Хөл бөмбөгийн ертөнцөд гэсэн хүчтэй нөлөөлдөг зүйл бол усны засалт, бас загвар шүү дээ. Жишээ нь Чилийн нэг тоглогч 2002 онд хажуу талдаа зурагтай Мохог хийлгсэн. Тэр үеэс эхлээд хөл бөмбөгчдийн ус өөрийн брэнд болж эхэлсэн. Зарим нь афро маягаар, зарим нь өнгө холин урлаг мэд тулгаж зүүдэг. Чилийн хөл бөмбөгчин Артур Видал надаар үсээ хоёр талаас нь хусуулж голдоо залаа тавилж байсан юм. 2002 онд Роналдо юм байна. Магнада жоохон ус үлдээлгүж байлаа. Валтер Рама. Би Африк гаралтай тоглогчийн үсээр тоглож үзсэн. Өвөрмөц бас янзтай харагддагч тэгж тоглоно гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ тэд өөрсдийн үсний засалтыг хийлгүүлэхийн тулд золиос гаргадаг. Миний уран бүтээлийн нэр Happy Blend. Олон хүн хөгжилтэй бас содон гэдэг л дээ. Энэ нэр миний брэндийг танигдахад их тусалсан. Одоо бидэнд үсний загвар байна. Би үсний яг энэ хэсэгт загвар зургаа бас хэлбэр гаргах гэж байна. За тэгэхээр алив би ус засаж эхлэхдээ бусдаас юугаараа ялгарх вэ гэж үргэлж боддог. Зүгээр нэг ус засах биш, дандаа өөрийгөө сорохыг зорддог. Шинийг л эрэлхийлэх нь чухал. Тийм болохоор үсэн дээр яаж зураг зурхад суралцсан. Өнгө бодоггүй ус засалт гэж юу аах вэ? Тэгээд би хүний үсэн дээр урлаг бүтээж эхэлсэн юм. Өнгө бодог дүрс хэлбэрийг хослуулж өөрийн өнгө төрхийг бий болгосон. Хөл бөмбөгийн хамгийн сайхан зүйл бол нэгдэл юм. Хөл бөмбөг бүхий л төрлийн хүмүүсийг нэгтгэдэг. Талбай дээр чиний хаанаас ирсэн ямар гаралтай ч огт хамаагүй. Тэнд хинч чиний арсны өнгө аль улсаас ирснийг ч тоож сонирхохгүй. Ямар өнгөтэйгөө ч мартдаг. Бүгд нэгэн зорилгын төлөө тоглодог. Талбайд бүгд хөл бөмбөг тоглох гэж ордог нь сайхан. Тиймээс дэлхийн аварга бол 4 жил тутам тохиох хамгийн сэтгэл хөдлөм үе юм. 2026 он ойр дахь тусам соёл, уур амьсгал улам нэгдэн тэлсээр байна. Тэр үед Майамигийн гудамж баяр хөөрөөр дүүрхийг төсөөлж чадахгүй. Хүн бүр тэр гайхалтай мэдрэмжийг хүртэнэ гэж найдаа. Гэхдээ хамгийн чухал нь хөл бөмбөг бол нэгдэл гэдгийг харуулахад оршино. Манай Майами хот эв нэгдлийн бэлэг тэмдэг болно. Маш олон хүн нэгдэнэ. За, ингэж боллоо.
Би Майамид хайртай. Энд дэлхийн аваргын тэмцээн гал шиг дүрлцэх нь үнэхээр маргаангүй. Би Брайантай хамт энэ хотын хөл бөмбөгийн соёлыг судалж мэдэрсэн нь үнэхээр гайхамшиг байлаа. Одоо бид Флоридаг зорж байна. Бид 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах бүх хотод зочлох болно. Удахгүй дахин уулзъя. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч MobiHome. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч, багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд.